Нүүдэлчдийн зам. Мянган адууны бэлчээрт. Бид Шилийн хотоос замд гарлаа. Өвөр Монголын нэртэй зураглаач Сайшаалд анд нөхөр давшилтын хамт Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошуурын малчин мянган адуутай Бөхөрдөн гэж ярьтай намайг танилцуулахаар яваана энэ. Сайшаалтын олон сайхан баримт тэтгэнөө цуврал дэлгэсэн бүтээлүүдэд түүх болон үлдэж байна. Тэрээр бүтээлээ утга агуулга, уйггүй судалгаа, ажиглал төр үндэслэн ямагт сэтгэл зүрхээ зориулан хийж гүйцэтгэдэг болох нь бүтээлүүдийн үтсэн хэн бүхэнд гүнээ мэдрэгдэн харагдаж байдгийг. Сайшаалт уран бүтээлчийн сэтгэлээр бусдад хандан тусалж дэмжиж байдаг өгөөмөр залуу юм а. Тиймдээч мянган адуутай айлд хамт очиё гэж өрсөн юм. Малын бэлчээр хэмжээ хязгаартай орон нутагт мянган адуу адгуулна гэдэг тун амаргүй даваа санагдах нь надад сонирн байлаа. Гэрийн эзэн биднийг угтан авлаа. Айл газрын өвөр монголчууд зочин болсон хэн бүхнийг хүндэтгэн угтан дайлж цайлдаг элбэг заншлаараа угтаж гэр тэсэг дуглаад. Гэрийн эзэн чимэдэм Бөхөрдөн гэж үе насны эртээ танилцсан дороо хандсан адуунд мордлоо. Бар цоохорморд номхон хөл хөнгөн явдал зөөлөн замын товлцсон алхаатай аятайх морд юм а. Мянга гарав адуун дундуур дөрөө харшуулан явах үе дөрөө Бөхөрдөн хажуугаараа зурж гарсан адууг цөв буруугүй уургалан докторход эмнэг хангал үрэ байд сүүлээ годойлгон тоос татуулан эргэх эсвэл тэрий хадан унаад босч ижил сүргэрүүгээ давхин одно. Хөдөө нутгийн шар хэвээсэн эгэл боргөлхон эрийн шаргал дэрэгдэм байдаг ажээ. Тэрний яриа нутаг хошуу ураг төрөл ахуй амьдралын тухай болон үргэлж илээ. Намайг адуунтай мордод ирэхэд хүмүүс ядарвуу гэж асуудгийм. Үнэндээ бол адуун дээрээ чаргаж аваа юм чинь. Хайлаг үнээс ямар үнэ гарчв эр бол тийм охин бол тийм гэгчлэн бодно. Гүнглэх үеэр эртхэн адуун дээр очмор санагдаад гэртэ тогтод суухад бэрх шүү дээ. Адуунтай өдөр болгон мороор явдаг болохоор манай адуунд эмнэг хангал гэж бараг байхгүй. Би эцэг эхээс 6 хүү 4 охин арвуулаа төрсөн юм. Бидний аав чимэд гэж удам дамжсан малчин адуучин хүн 1950 оноос эхлэн 1983 онд мал хувьчлах хүртэл нийгмийн адуу хариулж байлаа. Манай хувьчлалаар аминдаа авсан адуугаа өсгсөөр хошуунда мал олонтой айлын зэрэгт хүрч ирлээ. 1989 он болгоод манай 300-аад адуутай болсон байлаа. Өнөр айлын тэргүүн аав ээж хоёр минь хүүхдүүд бидэндээ тус бүрдэн 7 гү зүслэн өмч хөрөнгө таслан өгсөн юм. Бэ хошууныхаа зүүн хойд талын дундгов сумын давшилт гацааны адлын аршгиж хүний охин оюун дэлгэртэй ханилсан суулаа. Бид хоёрын хүүг Алтан Очир гэдэг. Хүү маань аятайхан барилдаж байна. Миний нагц тал бохи удамтай л да. Бид чинь морь бөхөн ярьсан хөдөөний эгэл жирийн л хүмүүс шүү дээ. Тэгээд өмчөнд ирсэн 7 гүг авч өсгөж эхэллээ дээ. Адууны тоо толгой 100 гараад ирэхээр улам өсгөж олон болгохсон гэж яарад. 200 гараад ирэхээр улам хайрлаж амьдрал ахын хувийн хэрэгцээнд үрээ морд голдуу өгч гүүнүүд авч үлдэн. За тэгээд адуу 300 гараад гарын ая дагаад ирэхээр амархан өсдөг юм билээ. Манай адуу нутаг Монгол адуу болохоор салхи шуурговч эмгэгт өртөхгүй сайхан. Одоо адуу минь 1100 гаруй болж дээ.
Манай нутгийн Тэнэгрийн Уужаа гэдэг хүн хошууны ван ноёны адууг харж байхдаа хагас жилд нэг даагны хөлстэй бүтэн жилд 2 адууны хөлсөөр хариулдаг байж л дээ. Тэгж байхдаа адууны хөлсөнд авсан ягаан сааралдаагаараа азраг тавьсан байдгийг. Тэдний адуутай манай адуу хамт нэг хариулгатай байлаа л. Манайх тэр ягаан азрагны төлөөс азраг тавьсны удам одоож бүгээн зүсээр олон гүү байна. Бас азраг тавьсан ч байга. Бүгээн цагаан адуунууд тэр азрагны удам явж байгаа юм. Тэр жил Монголоос орж ирсэн хэсэг сайхан адуунаас нэг сайхан алхаатай уужим ташаатай салтаагүй хөгшин хүрэн азраг авлаа. Биди ер нь Монголоос орж ирсэн адуунтай хэр халдаах тун дургүй төмсөхтэй үрээг нь азраг болгож охин байвал гүү болгож үр төлийг харж магнет хийдэг болсон. Тэрвэл хойноос орж ирсэн адуу 40 гаруй хоног хорионд байсан тул ихэнхгүй хээл хайчихсан байлаа. Тэргүүнүүдээс монхор хамартай өндөр сэрвэтэй сайхан хөхө буурлаггүй нүдэнд тусдаг юм. Монголын адуучин энэгүй хээл хаяагүй энийг ав гэлээ. Би болохоор боривонд нь цуснаа алдсан харагдсан болохоор бараг ч хээл хайсан байх юм болов уу гэж бодож байлаа. Наас хармилдууч яасан хэв тун аятайхан буурлаггүй хүрэн азраг хоёроо гадна авч ирлээ. Хаврын нэг дулаахан өдөр манай хоньны хүн худгийн усан дээр буурлагүйний хөл хугарсан харагдсан гэхээр нь давхиад хүрлээ. Тэгсэн гүү маань унгалах гээд уус нь гарчихсан. Хой төл нь түнхээр хугарчихсан өрөвдөлтэй амтан зовирлон зогсож байна. Төдөлгүй унганы урд шир цугыйгаад тэгээд хоншоор нь гараад ирсэн дорн унгаа ширнээс нь татаад гаргачихлаа. Хойд хоёр хөлн бэлэвсэн цавдар халзан охин унаг гараад ирлээ. Худгийн усан дээр 2 азраг ноцолдоод гүүний маань дээгүүр нь гараад явчих жилдээ. Гүү маань эвгүй газраараа хэмхэтсэн тул мал болохгүй нь ойлгомжтой байлаа. Тэр шөндөө унгаа эсгий дороо цоноод маргааш нь эртлэн босч нэг хусран гадна аваад ирлээ. Тэргүүч нэг их зовоолгүй унгыг хурдхан авчихлаа. Унаг маань сайхан гүү болсон дөө. Хязаалан байдас хонгор унаг гаргалаа. Тэрнийг морь болголоо. Тэрний дараа цовж төрсөн 3 эр цавдар унгыг азраг болгосон. Манай адуун дугаа цавдар азраг гүү морднууд тэдний удам явж байгаа юм. Тэр алзагазраа сайхан Монгол адуу хийлээ сундалдан надад орж ирнэ гэдэг ховор тохиол тийм болохоор бэлэгшээж явдаг. Одоо манай энэ цавдар азаргнуудаа хаанаас нь чарсан дөрвөн мөч үе буглага толгой тарих сайтай аятайхан хийцтэй азаргнууд байгаа биз. Миний хариулж байсан гацааны айлуудын адуунаас гүүнүүд үлдэж сэлбэгсэн болохоор адууга өөр дотор нь өсгөж үржүүлэхэд цус нэгдэх аюул өнөө болтол байцсангүй. Манай хатан бэл тамхтай унган азраг олныг тавьжээ. Зүүн баруун сонидо үзэмч хошуудад Монгол сайн азаргнууд байдаг юм. Манай Гээдэнгийн шилэ, Цэрэнгийн шилгэгчлэн залгаанууд хаарнудаглаж байна. Эрдвэдэ хөлөн буйраас Гээдэн Цэрэн нарын адуу мал олонтой хүмүүс энд ирж нутгсан юм гэнэлээ. Тэр нэг их гантай жил цайдмын нуурын тэнд тэднийхний адуу цавчиж угаад булаг гаргасан гэж ярьдаг байсан. Манай хог удмаараа энэ хавьд нутаглаж өвөө аавын үеийн нэртэй адуучид манайхаараа бууж мордож явдаг гэсэн. Одоо цэвэр цусны адуунд манайхан хош урах боллоо. Гэсэн ч Монгол төмөнд агуу их гавь зүтгэл гаргаж өнөө хүрсэн Монгол адуунда би дуртай. Заавал тэр хүмүүстэй уралдах гэж адууга эрлэсжүүлэхгүй. Одоо Монгол адууны нэрээр гадны янз бүрийн холимог цус орсон адуу уралдаж л байх юм. Монгол нэрийг ашиглаж байгаа хэрэг шүү дээ. Тийм адуу андашгүй. Чихээ туурайн ондоо болохоос эхлээд нүдний өмнө тод ялгарч харагддаг олон ялгаа бий. Би заавал тэд нартай уралдах албагүй. Харин Монгол адуугаан харж баясаж явах өндөр хариуцлага өөртөө ногдуулсан насны албатай хүнтэй гэлээ. Багширсан адуу худгаас ус уугаад гарч байлаа. Энд тэндгүй адуу төрөглөн унаг анцгаад
хөнгөлөөгүй үрээ дазрагсан дэл сул ганц нэгээрээ байдас элдэж явах. Замаас нас хүйтсэн хүдэр азраг хүчи түрэн булаан авчих ба харагдана. Бидний яриа адууны бэлчээр тамт тайхан хөвөрж байлаа. Энэ танай зүүн хойно цэнхэртэй дугаа уул орчим ямар нэртэй дутаг вэ? Баян овоо гэдэг хайрхан байгаа юм. Манайхан жилвэр цайдмын ээж овоогоо тагсны маргааш үзэмчин хожууд нийлж угаад баян овоогоо тагтдаг. Тэр үед цагаан гэрүүд яриаж морь мал багшраад өргөн наадам цэнгэл болдог юм. Манай үзэмчингүүдийн найр цэнгэл өргөн болохоос гадна их уутга агуулгатай байдаг юм. Бид уламжлалаа ямар ч үед хадгалж байдаг. Үзэмчингийн найр эгнүүлж барьсан олон гэрүүдийн хамгийн баруун захын гэрээс хамгийн өндөр настан эртийн цагаан буян дуулж эхэлснээр эхэлж байгаа юм та. Чимээ чагнан хүлээ цуусан гэрүүдээс найрчид найр эхэлснийг мэдэж төрж дуулан үргэлжлэн. Тэр болтол ямар нэг дуу аваа гаргахгүй хатуу дэгтэй. Найр болгон хоорондоо өөр. Тухайлбал насны найр, хүүхдийн дай хүргээх найр, шинэ хосын хурим найр гэд олон янз байдагч найранд ямар таж 10 гаруй гэр эгнүүлэн барьж өргөн олноор цэнгэдэг. Найрын эхэнд тогоо милаах ёслол үйлдэнэ. Дүрлцэн асах галын дөлөн дээр тогоогоо баруун хойш нь Монгол руугаа хэлтгий тавьж, дөрвөн талд нь тос өрөм тавьж нэрмэл архиа догоонтойхийн шар тос хөвүүлж, дээжийг тэнгэр хангай дэлхий галдаа өргөн, эртийн цагаан буян дуугаа дуулж дуусаад найрыг ахлагч ямар учиртай найр болохыг хэлснээр найр эхэлнэ. Энэ үед архиа согнож эхлэхэд архины жавар гарсан байх ба архийг савнд юулан тогоогоо хураана. Найрын гол дуунууд нь Богд Чингис, Амгалан төрийн тав чоон, их Богд, Булган хангай зэрэг дуунууд байдаг. Найрынхан гэр гэртээ найрлах нь чөлөөтэй байдаг юм. Гэхдээ тухайн товлсон цагуудад эхэлдэг дуу тэрнийг дагаж гүйцэтгэдэг ёс гэж бас байна. Тэр нь найрын олонд найр хэдий хэмжээтэй өрнөж хаан явааг сануулдаг учиртай юм. Үүргээр чөглөө болоход өөр өөрсдөө ажилдаа явах нь явж үлдэх нь үлддэг. Найрын ахлагчийн гэрээс Авидия бурхан дуугдуулж эхлэегүй байхад найр өндөрлөөгүй гэсэн үг. Харин Авидия бурхан гэдэг дуугдуулснаар найр жаргаж ямар ч согтуу хүн хундаг өргөхгүй, найр өндөрлжээ гэж дээр дооргүй мөрддөг хатуу журамтай. Найрын дунд согтсон хүн дахин арих уухгүй байх ёс гэж бас би уухгүй гэсэн хүн бол ширээгээ милааж ширээний ёроол магтаал хэлнэ. Нэгэнтээ ширээний магтаал хэлсэн хүнд ямар ч сонж арих шахтгүй зэрэг олон ёс уламжлал байдаг юм да гэлээ. Наргуудаа жороовлжээ. Бид адуунаас ирээдгээр яриагаа үргэлжлүүллээ. Сайн шаалт өгүүлэх нь. Манай үзэмчингүүдэд ямар ч үед гал дээр тогоогоо баруун хойшоо хэлтгийг тавих,
өөргөний үзүүр эмээлийн бүргэ ямагта хоош нь харуулн тавьж байгаа бэлэгдэл нь монголчуудын гал голомтынхоо зүгс сэтгэл зүрхээ хандуулж байгаа хэлбэр болох юм. Өглөө үдэшэ цайс үнийхээ дээжийг нар сар хөх тэнгэр хоошоо Монголын зүг төргөж ямагт сайн сайхныг өрөөж байдаг ёс уламжлалтай. Манай амаагинд бидний уран бүтээлчид төдөөгүй туснуудаг хошууныхан алсын анирхан уулс дундаа амаагийн сайхан хөдөө юм аа. Адуу хариулж хиймэр сэргээсэн аяйтай сайхан нутаг юм аа гэж дуулалцаар гээдэнгийн шилийг зорж ирэх нь олонтой байдаг. Бөөхөрд нь амаа гэсээр нутаг хошуугаар андахгүй. Залуу сэн дэрж адуу малтай хөөцөлдөж эмнэг хангал унаж идэж уун наадах дуртай. Амаагийн ихнэр оюун дэлгэр хүү алтаг очиргээд бүгд л санаж сарвайн ирсэн хэм бүхнийг ахан дүүс шигээ сэтгэлээр үдэж угтаж байдаг сайхан гэрвэл юм. Үзэмчингүүд үзмийн цагаан уулнаас онгон дурал хааныг дагнууж энэ нутагт ирсэн гэдэг юм. Зүүн үзэмчингийн ул гайн гол, эрээн гол, мандах булаг сумдаар гахилууд гэж хэсэг монголчууд байдаг. Энэ гахилууд болохоор Монголын нагал, навчит, гүн галуутай зэрэг нутгаас ирсэн хүмүүс юм. Тэд жороомортой сайхан урд уурга барина. Гаамл гэж энэ нутгийн зохиолч ярав дарагч хүн байсан. Үзэмчингүүд уртын дууг сайхан дуулна. Жороогийн жороолан дүйнхэр агид зэрэг уртын дуунууд жаргалант 8 морины магтаал гээд урын сандаа олон 10 сан хөмрөгтэй зон олон. Манай Шилийн гол аймгийн авга нарын хошуу дуул согур дууны өлгийн нутаг. Зарим газар цоор дууч гэдэгтэй үзэмчин найр дээр дуулдаг богд Чингис гэдэг цоор дууг олон бүгдээр манай өвөр Монголын Чингис хаан киноноос сонссон байгаа. Тодруулбал тэр кинон дээр ёсон цагаан морьтой цагаан сүлдний араас Чингис хаан цагаан морьтой орж ирэхэд Чингисийн дөрвөн нохой хэмээх дөрвөн хөлөг баатар түүний араас ёсон өрлөг жанжин ихэд сэргэн тэргүүлэн орж ирэхэд богд Чингис гэдэг цогуур дуу эгшгэлэн байдгийг санаж байгаа үзээ. Үзэмчингүүд найрч дуучнаас гадна бүхийн эх орон юм. Өвөр Монголын гол бөхчүүд эндээс удамшин төрөх нь элбэг байдгаа гэд гэрийн эзэгтэд аяварлаа. Эзэгтэй оюун дэлгэр цээл сайхан хоолойгоор алтан жигүүртэй цэгцүүхэ хэмээх уртын дууг шуран хай татан эгшгэлүүллээ. Үзэмчингүүдийн хувьд дөрөөтэй хувь заяага холбосон домог түүхийг би алтан дөрөө наадмыг зохион байгуулсаар хэдэн жил болж байна. Үзэмчин аймгийг манжийн үед 2 хувааж, ах дүү 2 ноёнд захируулан, ах дүү 2 хошуу болгон хуваажээ. Ингээд 2 дөрөг 2 хошуунд нэгээр нь шүтэн болгон Батмөнхөд Даян хааны мандухай цэцэн хатнаас төрсөн төр болдын үеэс тагж эхлэн түүний хүү Бойдаалаг хаанаас уламжлан тагсаар өдөгөө хурж ирсэн байна. Зүүн үзэмчингийн дөрөг хошуу захирагчаар үе залгамжилсан Минжуур Доржван Монголд орж ирэхдээ авч ирсэн боловч 1970-80-аад оны үеэс Улаанбаатараас Дорнод аймагт очсон нэгэн дарга тус дөрөг музейд байх ёстой гэдэг сүлдний тахилгын чиглэлгээс авч яваад сураггүй болжээ. Түүнээс хойш 45 жилийн дараа тэр дөрөг дуурайлгаж хийсэн хос дөрөг тус зүүн үзэмчин хошууны ноёноор 2 настай залгадн ноён судалцуулсан гэдэгвэ Монгол улсын Дундгов аймагт амьдарч байгаа Жаал ноён хэмээх содом дорж байгааг үзэмчин хошуунд урьж сэргэн тагсан одоогоор зүүн үзэмчин хошууны музейд хадгалагдсан байна. Эрчтэй тавих хонгоралхачи Оролихэ домда тодхон морте Одс нэмигнийхэ бодо Эрхимрэн онгон тэнгэртэй
Энэ одоо таны яг одоо өвчсөн нөгөө жинсний энэ яахгүй байсан. энэ чи юу гэдэг жинс вэ? Батмар гэсэн. Бадмаар гэсэн жинс. Ной хаад ной тийм юм. Тэгээд мадгаад үтэмчний мадгаад. Үгүй ноёны мадгаа. Ноёны мадгаа. Эсэд өгөөд их ноёны мадгаа. Одоо таны энэ өмстэй. Малгайгаа өмсөн. Энэ Тэ отон дарсан да юм. Атутай хааны 20 хүн болсон. Тэ. Чингис хааны болохоор 34. Тэ. Энэ нь одоо дахин тэгээд батлагдсан байж Тэ. Ноён суудлын дарн дэрэлтэй юу гэдэг. Тэний ном танилцуулгын дээр байгаа. Томор замдаа хийсэн. Тэгээд агшамбанда хийсэн тухай тавчсан танилцуулга байгаа. Тэгээд чи юу юм бэ штэ? Тайчиг одоо ингээд яг ноён сууж ütсэн энэ залаа жинс салаатай ингээд малгай хуцаа сууж ütсэн одоо энэ хаад найдвар байдаг уу? Цохон бонин энэ байхгүй шоочос. Хамгийн сүүлийн би юм чиччихсэн. Тийм юм шиг. Өөр Монголд дөрөөн дуу гэж зохиолын дуу байдаг. Тэр дууны зохиогч нь замын танил давшилт маань байсан нь бас л ховор сэтгэл хөдлөсөн учрал байлаа. Тэр дуу зохиогдсон тухай давшилт ийм өгүүллээ. 1989 оны намар хөх хотод газар оюутнууд цуглаад байлаа. Бид хоорондоо танилцаж нутаг усаа мэдлэлсэн орой үдэшлэг боллоо. Тэр цуглаанд хоёр үзэмжний оюутан залуу цугларч нутаг хошуугаа илэрхийлсэн дөрөөн дуун гэж нэрийдсэн лого таних тэмдгээ дөрөөгөөр хийн зурж үйл ажиллагаа өрнөж байлаа л да. Тэр үдэшлэг зориулж дөрөөн дуу гэдэг дууг зохион оюутан залуус маань дуулж сураад тэр үдэш анх удаа олон түмэнд хүргэсэн юм. Гэгээлэг сайхан дурсамж юм да. Дөрөө гэдэг үзэмчингүүдийн хувьд дээдийн шүтэн хувь заяаны дуулал шүтэн болж байдаг. Ийм учраас энэ дуу минь одоо болтол дуулагдж байдаг юм гэлээ. Хүн төрлөختний бие биесээс ондоошиж өөрийн онцлогоо товойлгон харуулах нэгэн том гаргалгаа бол үндэсний соёл өв уламжлал түүх домог байдаг. Өргөн дэлхийн заяанд лохоосон түүхийн агуу шишилээ. Өнөр Монголын амьдрал тэмцэж хүсэл тэмүүлэн айцсан. Өчнөнгөд өдөч бадар дуусахгүй хариу нэг